Нямжив гэж хүний ирээдүйд олох ёстой байсан орлогыг ардын намын байрыг түрээсэлж гэрээ хийгээд ажилуулж ирсэн энэ газрын олох ёстой байсан орлогыг улсын төсвөөс гаргаж өгнө гэж яг юу гэсэн үг юм бэ? Гэхдээ энэ улс орноо одоо тонон дээрэмдэх энэ мэрэгэн аргыг тэд бүхэн яаж ингэж нарийн бодож олж чаддаг юм болоо. Бүр үнэхээр гайхмаар. Тарбоо зааврын нулимс. Одоогоос 70 сая орчим жилийн өмнө одоо Монголын говьд алхаж явсан 2.4 метрийн өндөртэй Тарбозавр Батар хэмээх хөлөг гүрвлийн иж бүрэн чулуудсан яс одоо Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын дуудлага худалдаан дээр худалдан борлуулагдах гэж байна гэдэг мэдээ тэртээ 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол улс орон даяар түгж бөөн дуулайн шуугиан л болж байлаа. Одоо Америкт хууль бусын худалдаа болох гэж байгааг мэдсэн. Одоо хамгийн түрүүнд мэдээд энэ асуудлаар зарга хийх ёстой гэдгийг тухайн үеийн ерөнхийлөгчд хэлээд ингээд зарга хийсэн одоо Монгол Америк одоо багийнхны одоо гол координатороор нь ажиллаж байсан. Дэлхийд одоогоор ердөө цор ганцхан хувь олдоод байгаа тэрхүү Тарбозавр Батарын иж бүрэн ясыг чухам хэн гэдэг этгээдүүд ямар арга хэрэглэж Монголын хил галаар гаргасныг бол мэдэхгүй. Гэхдээ л одоо уг яс дуудлага хулдаанд яг орох ч яана гэдэг мэдээллийг аваад Монголын засгийн газрын хөөцлөөд хэлсэн чинь Америкийн нэгдсэн улсын одоо палеонтологийн нэгт эрдэмтдийн судалж үзээд энэ арга яс бол яалтчгүй Монголын говьоос олцсон үний юм байна гэдгийг хөдөлбөргөө тогтоосон учраас уг дүгнэлтэнд нь үндэслэн Америкийн нэгдсэн улсын дээд шүүх шийдвэрээ гаргасан. За ямар шийдвэр гаргасан бэ гэхээр энэ Тарбозавр Батарын ясыг энэ хууль бусаар хулгайлагдсан арга ясыг иж бүрнээр нь одоо үн төлбөргүйгээр Монголын ард түмэнд Монголын засгийн газарт буцааж өгөх нь зүйтэй юм байна гэдэг шийдвэрийг гаргаад алхаа цогсон. Today we do something extraordinary. We return to the people of Mongolia a 70 million year old dinosaur that was looted from the rocky sands of the Gobi Desert. Бөө юм болж байгаа л нөгөө Тарбозавр Батарынхаа ясыг одоо Солонгос улсын одоо ард түмнэр төлбөрийн төлүүлээд одоо Корея гэдэг онгоцоор 2013 оны 5 дугаар сарын 17 оны шөнө Чингис хаан сонсныхоо буулгасан, авчирсан. За гэтэл санаанд багтамгүй нэг цоо шин асуудал гараад ирхэн тэр. Авчирсны дараа ерөөсөө музейн барилга байхгүйсэн Батарыг багтаах. Бүхэл бүтэн улс орон бийжээж ганц одоо динозаврын иж бүрэн арга ясыг байрлуулж албан ёсны музей барилга байгаагүй та бүхэн боддоо. Гүр үнэхээр гайхмаар байгаа үстэй. Тэгээд Тарбозавр Батарынхаа асыг одоо ард түмэндээ үн төлбөргөө үзүүлж байна гэдэл Сүхбаатарын талбай дээр нэх өндөр тийм сэндвичийн барилга босгочоод дотор нь ясын байрлуулчаад хүн амтан төлөөлөд байсан та. Би хүртэл тохойд очиж 6 10 жил байсан. За тэгсэн чи энэ нь сайндаач биш нөгөө муу арга ясаа байрлуулах ямарч байшингүй байсан учраас тэгээд байсан юм бэ лээ. Түр үзэсгэлэнгийн юм ганц өрөө музей байгуулад тэндээ талбай дээр иргэдэд нэг 3 сар үзүүлээд за тэгээд тэр хооронд дахиад дархан мархан ийшээ тийш аялан тоглолтоор бас 1 сар явуулаад энэ хугацаанд соёлын яамныхан ер нь одоо манай яамны бүртгэлтэй ер нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн музейн зориулттай ер нь ямар хөө барилга байгууламж байна гэдэг ер нь архив данс тоос бүх юмаа л ухаад уншиж судлаад байсан байгаа юм. Тэгсэн чинь одоо 1973 оноос 1980 оныг хүртэх хугацаанд нийтээ 8 жилийн хугацаанд одоо улсын төсвийн 4 сая 800 мянган төгрөгөөр за 1970-аас 80 оны хоорондох 4 сая 800 гэдэг чинь бол бүр одоогийнхоор бараг 480 тэрбумтай тэнцвүүц тийм их мөнгөнд дүн багхгүй юу. Ийм их хөрөнгө мөнгийг зарцуулан байж бий болгосон одоо жинхэнэ музейн зориулттай Ленин музей гэдэг барилга байгааг олж мэдсэн байгаа юм. Энэхүү музейн барилгыг 1980 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Маршал Ямжаагийн цэдэн бал эхнэр Анастасия Платовагийнхаа хамтаар одоо туу цаашлан нээж өсөн тийм одоо барилга байсан гэдгийг олж мэджээ.
За ингээд соёлын яамныхан чинь Ленин музей гэдэг нэртэй Ленин музейгийн байрлал дээр одоо та бүхэн мэдэн Ялтын талбайн хойлолт байдаг. Одоогийн хаяг нь бол Үлэг гүрвлийн төв музей гэдэг хаягтай болсон байгаа. Тийшээгээ ингээд хамах урдаараа баярлаад давхад очисон чинь дээд талд нь MGL Plaza гэдэг нэг тийм маш том хаягийг ингээд тогтоочсон. За нүүрэн талд нь байдаг тэр нэг гоё ширмэн тэр гоё одоо баримлуудыг нь халахвчлаад аимшигын том юм улаан анаас сүлгөөд дээдлэлт нь одоо дөргөө эмээ, урлаг эмээ, залуу.com юу ч гэдэг тийм анаас сүлгчихсэн тийм байрлал болгочихсон байхын тэрээ. За ингэ тогтшоогоо яваад орсон чинь баар ажиллуулж байсан. Шөнийн цэнгэний газрыг ажиллуулж байсан. Нөгөө ард түмний 4.8 сая төгрөгийн төсөв төргөнгөөр 8 жилийн хугацаанд барьсан мөдийн дотор чинь одоо Монгол улсын тод манлай уяач одоо Нямжав гэдэг итгээд эзэн суучихсан. Б1 давхрын тэр чигт нь ингээд дөргөө нэртэй баар болгочихсон. 1-2 давхарт нь одоо тэр Нямжавын хамаарал бүхий баахан сайтууд ингээд офслоод үүрлээ суучихсан. 3 давхрыг нь одоо зүсэн зүйлийн этгээдүүдэд түрээслээд ингээд байрлуулчихсан. 4 давхарт нь одоо тэр MGL корпорацийн одоо тэр офс мос ингээд байрлуулчихсан. Ерөөсөө л нэг тухайн этгээд дотор нь өстэй бүрэн эзэн ч гэсэн талхиж байсан байгаа юм аа. Гэхдээ хаавас Америкээс одоо хэрүүл зарах юм байж авчирсан Тарбозавар Батарын ясыг байрлуулж албан ёсны музейгүйгээд толгоогоо шааж исэн одоо шаагаа сууж исэн соёлын яамныхан чинь ийм зүйлийг хараад бүр шоконд орно эцэд. Гэхдээ тэгээд яах вэ? Тэгэл эзэн имам эдний иргэн нусаа хаашна. Наад төрийн өмчийн наад байрлах юм аа одоо нин даруй сулж өгөөд яваа гэд хэлсэн чинь нөгөө нямж авчи яасан гэж. Нураагаа тайчихсан. Бүр 1-2 давхрын тэр чигээр нь юу ч болгосон. Та нар ингээд Тарбозавар Батарын ясыг энэ байрлал дотор байрлуулаарай гэж доромж хайчаад, хорлж хайчаад тэр битгий Ленин музейн одоо данс тооцоонд бүртгэлтэй байсан 4963 ширхэг үзмэр эднэсийг хааш нь хийц мэддэхгүй согтутаагаад алга болсон. Түүнээс гадна бүр нямж авчин. За би энэ байрлалыг бусдад дамлан түрээслэж ирээдүйд 10 тэрбум 52 сая 307,300 төгрөгийн орлогыг олох байсан юм аа. За дээрээс нь би энэ байрлагад 2 тэрбум 645 сая 11,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн юм аа. Та нар нийтдээ надад 13 тэрбум 123 сая 852,100 төгрөгийг төлөөд энэ барилгаа буцааж аваарай хэмээн хэлж бүр даапаасан байгаа юм. Соёлын яамныхныг өөрөөр хэлбэл Монголын ард түмэн засгийн газрыг. Ардын нам өөрөө Ленин музейгаар ашиг олж исэн. Ардын нам Ленин музейний газрыг түрээсэлж исэн одоо байшингийн барьцаанд тавиад сонгуулаа санхүүжүүлэх мөнгө авч исэн. Одоо яг биднийг Ленин музейг буцааж авах үед бол Ленин музейн байрлал газартаага талигаач алтан гэдэг хүнд одоо барьцаанд байсан. Тэр хүнээс 1 сая долларын зээлийг Монгол Ардын нам аваад зээлийнхээ барьцаанд тавьсан байдалтай байсан. Өөрөөр хэлбэл тэр барилгыг одоо 1992 оноос хойш 2012 он хүртэл тийм бүтэн 20 жил ашиглаж ашиг олсон этгээд бол Монгол Ардын нам байсан. Ардын намаас талбай түрээслээд өөрөө бар ресторан ажиллуулж ирсэн хүн ажиллуулж чадхаа болонгуудаа өөрийнхөө шатсан одоо тэр төлбөр зардлыг ардын намаас авахгүй төрөөс авахар болсон байна. Би нэг үнэхээр ойлгож чадахгүй. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Гэхдээ та бүхэн нэг Монгол хүний сарвал ухаанаар боддоо. Энэ Нямжав гэдэг одоо тэр тод манлай байж нэртэй тэр нэг үл бүтэх этгээдэд Монголын төрийн ямар ч албан тушаалтан, ямар ч менежер хинч одоо тэр байрыг түрээслээгүй байхгүй юу? Хинч түрээслээгүй. Дээрээс нь нэмээд Нямжав гэдэг этгээдэд төрийн өмчийн байрыг түрээслэнийхин төлөө тэр хүнээс одоо төлсөн байж магадгүй тэр ямар ч мөнгө бүр сохор зоосч Монгол улсын төр төсөвт одоо орж ирээгүй юм аа. Төрийн санд төвлөрөөгүй юм аа. Гэхдээ тийм байл чи яахаар Монгол төр одоо тэр Нямжавт тийм их хэмжээний мөнгийг төлнө гэж. Тэгтэл Монгол улсын одоо шүүх бүр ямар шийдвэрийг гаргасан гэж
Ястай нэг нүднээс цус урсмаар тийм муухай шийдвэр гаргасан. За нийслэлийн иргэний хэргийн дав заалдах шатны шүүхийн шүүгч иш оюун ханд А мөнх зул Ц алтан цэцэг нарна. Баасан сурангийн нямживын эзэмшил болох MJL корпорац компани нь Ленинийн музейн барилгыг түрээсэлж ирээдүйд 5 тэрбум 984 сая 516 мянга 150 мянган төгрөгийн орлого олох ёстой байжээ. Уг мөнгийг улсын төсвөөс төлөх нь зүйтэй гэж шүүх үзэж байна. Хэрвээ ингэж болдсон бол өнөөдөр Монгол улсад энэ талбай түрээслээд тэгээд ашиг орлого олж чадахгүй шатсан, алдсан, талбай дээр нэг шинжил авах гэжсэн, баяр ёслол авах гэжсэн, эрдэнэ төгрөг олно гэж бодож жагаад талбай эзэдтэй холигтуулаад гарсан хүн болгон тэр хохирлоо улсын төсвөөс авч болно гэсэн үг үү? Би бол ингэж ойлгоод байгаа. Та бүхэн бас иргэний шүүхтэр очиж одоо өчнөө л олон одоо хэрэг маргааныг шийдүүлж байсан байх. Би ч гэсэн тус шүүхийг сурвалжиж тэр янз бүрээр тэр очиж оролцож тал бүрээсэнд харж байлаа. Тэгэхдээ иргэний шүүгчин альва одоо ингэ мөнгөн дүн гаргахтаа хөдлөшгүй тоо баримт судалгааны үндэс гаргадаг байхгүй юу? Түүнээс ч одоо эндээс ингээд нэг 5 тэрбум нэхэнгүүд өөх ёстой мэн нэг өгчдөггүй 5 тэрбум гэдгийг хөдлөшгүй юмар нотлогдсон тохиолдолд өгдөг тийм одоо хуультай дүрмтэй журамтай. За гэтэл нөгөө ирээдүйд энэ 5 тэрбум 900 саяын орлого олох ёстой байсан гэдгаа тэр Нямжав уяачийн тэр MJL корпорац компани нь одоо улсад ямар татвар төлдөг байсан компани гэж 2015 онд 1 сая 224 мянган төгрөг, 2016 онд X тайлан өөрөөр хэлбэл тэг төгрөг, 2017 онд 2 сая төгрөг, 2018 онд 2 сая 260 мянга 130 төгрөг, 2019 онд 444 мянга 208 төгрөг. За 2020-21-22 оны хугацаанд бүр улсад нэгч төгрөг төлөөгүй буюу X тайлан гаргасан ийм л компани. Ажиллаж явах үедээ ерөөсө жилийн борлуулалтын орлого нь 20 саяас давж исэн түүхгүй ийм л одоо хөгийн компани байхгүй юу? Гэхдээ тэгтэл чи яахаараа ямар үндслээр ийм компаниг 5 тэрбум 900 хэдэн саяыг олно гэж одоо шүүх үзнийг би ойлгохгүй байгаа. Гэхдээ нэг ер нь хинч ойлгохгүй байх. Тэгэхээр одоо магадгүй энэ шүүгч нарт юм матгуулж гад ч ингэсэн юм уу мэдгүй ч тэнийг шалгаж тогтоох хэрэгтэй байх. Ямар ч үндэслэгүй шийдвэр гаргасан учраас. Тэр ашиг олсон итгээд тэр ашгийнхаа одоо тэр музейнаас олж исэн ашгаараа тэр юу л хийжсэн те тэр одоо мөнгнөөсөө тэр хорлыг барагдуулах хэрэгтэй байсан. Түр ерөөсөө тэр түрээслэгч нарыг хохироогоогүй. Монгол ардын нам өөрөө бусдын өмчөнд хулгайгаар одоо тэр түрээс ажилуулад ашиг орлого болоод 20 жил болцоод тэгээд дээр нь тэрнийхээ одоо гороор тэ үүссэн энэ хохирол дээр өөртөө л хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ Нямжав гэдэг хүн чинь бол яаж хийж гал нэг өөртөө ашигтай шийдвэрийг шүүхээр гаргалаа авчлаа шүү дээ. Ингээ шүүхийн шийдвэрийн дагуу нөгөө Нямжавт чинь тэр нэг 5 тэрбум 900 хэдэн сая төгрөгийг ингээ шилжүүлэх болоод яах гэсэн чинь нөгөө MJL корпорацийн данс нь Монгол улсын шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжлэгдчихсэн хаагдчихсан байж таарнаа. Гаднаас нь мөнгө орох боломжгүй, дотроос нь мөнгө гаргах боломжгүй. Энэ дотор мөнгө байгаа ч гэх тэр компани дансанд. За яагаад тэгс тийм болчихоо гэдгсэн чинь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд яг тэр үеэр Нямжав уяач чинь одоо тэр нутгийнхаа ах тэр Мегон биенх болтол ханд өрөх гэсэн юм уу яасан мэдэхгүй. За жоохон тэр зорилго нь бол мэдэхгүй юм байна. Ямар ч байсан өөрийнхөө эзэмшдэг тэр барилгачны талбайд ор байдаг дөргөө бар. За энэ бичил хороолт байдаг кастл гэдэг бар. Одоо энэ хүүхдийн зууд байдаг Чоко гэдэг энэ 3 баараа худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьчихад 8 тэрбум төгрөгийн зээл авцсан юм байл. Тэгээд ингээд 2017 оноос хойш ингээд энэ зээлийг төлөхгүй ингээд он удаан жил болсон учраас нөгөө банк чинь шүүгдэж чаад тэр барьцаанд тавьсан бүх баарыг нь тэгээд тэр компанийн данс мас битүүмжлүүлэх шийдвэрийг гаргуулад ингээд авчихсан байсан үе таарч л тийм ингэж таарч. Тэгээд нөгөө шүүхийн шийдвэрийн дагуу ингээд энэ MJL корпорацийн дансанд битүүмжлэгдсэн тохиолдолд энийг яаж нээдэг вэ гэдгээр шүүхийн шийдвэрийн дагуу нээдэг юм байна. Шүүхийн шийдвэрийг тухайн шүүх өөрөө өөрчилнө эсвэл дээд шатныхын шүүх бас өөрчилж болдог. Гэтэл ингэ яасан гэж Монгол улсын хууль зүйн сайдаар тухайн үед ажиллаж исэн Баттөмрийн инх баяр гэдэг этгээд нөгөө шийдвэрийг нь тушаалаараа өөрчилж гоод дансыг нээц ингэ та бүхэн боддоо.
нөгөө EMJ корпорацийн дансыг. За та бүхний харж буй энэ байрантаас харахаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрөөр хэлбэл одоо төрийн сан хаахан яг өмнөх нь байна шүү дээ. Одоо хууль зүйн сайд инх баяр нь А-дров 418 тоо тушаалт гарын үсэг зурж шүүхийн шийдвэрийн дагуу хаагдсан дансыг өөрийнхөө тушаалаар нээлгэж байгаад төрийн байгууллага ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлын нөхөн төлбөр гэдэг утгатайгаар одоо тэр 5 тэрбум төгрөгийг шийдвүүлсэн байгааг та бүхэн харлаа. Ардын нам гэдэг чинь төр юм уу? Улс юм уу? Тэгэхээр нөө инх баяр сайд чинь болохоор шудрагаас хуйлтаас гэл мэр юу гэж баах юм яриад идэг шудрагаас яриад хүн шүү дээ. Та бүхэн бас тэрний шудраг үнийх нь яриг зөндөөс сонсон байх. Гэтэл шудраг бус юмыг бас хийдэг нөхөр байгаа байхгүй юу? Монгол улсын төрийн албан тушаалтны буруугаас олж өчнөчнөө төргөөрөө хохирцсон өчнөчнөө авлагатай хэдэн мянган байгууллага байна. Тэдний хэнийхээс төлбөрийг инх баяр гэж төлөөгүй шүү дээ. Хэнийхээс төлөөж гүвгээгүй. Тэгэхдээ одоо энэ ям жавсаас жоохон төлбөр мөнгө авсан юм уу, өөр юм тохироо хийсэн юм уу, хурдан барьж авсан бид нар мэдэхгүй. Энийг шалгадаг байгууллага шалгах юм байлгүй. Ямар ч л байсан энэ хүнд үүсгэхийн тулд хуулийг маш ностойгоор зөрчсөн. За инх баярын энэ хүү зөрчдгийг авилга албан тушаалын гэмт хэрэг гэж томьёолдог юм. За эрүүгөө юу заасан байж байгаа гэхээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэмээн одоо томьёолоод одоо эрүүгөө хуулийн 22-ийн 1-т нийтийн албан тушаалт нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсвэл бусдад шүү давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хасах. За 1-ээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах. Эсвэл 1-ээс 5 жил хүртэлх хугацаагаар хорихоос шийдэх нэ гэд хуулийн дээр тов тодорхой бичсэн байгаа та бүхэн харж байна. За гэтэл инх баяр гэдэг хүн шоронд явсан бийл үү? Шалгагдсан бийл үү? Үгүй шүү дээ. Яг одоо улсын хурлын гишүүн хийгээд бүр тусгай хяналтын дэд хорооны дарга хийгээд байж байна. За үзэгч та бүхэн миний нэвтрэлгийг үзээд яагаад Тарбазаврын нулимс гэж одоо сонин дэр өгсөн болгож хайчиж магадгүй. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ л их зохиолч Нацаг Доржийн ламбгой нулимс гэдэг зохиолыг унсан л байлгүй тийм ээ. Одоо багаас нь заадаг штэ уншдаг. Тэрэн дээр юу гардаг вэ гэхээр нөгөө гавжийн одоо зэрэг дүүрэхийн тулд одоо асар их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулчихсан байсан нэг өвгчөөр лам одоо нэг залуухан бүсгүүд хайр сэтгэлтэй болоод улмаар түнд одоо бүр бүх хөрөнгө мөнгөө ингээ өгж орон байртай болгочод адаг сүлдний юу ч болж хөөгдөж гарчхаа нэг тийм харамсалтай иннэлтэй үйл явдлыг харуулдаг. За тэгэхээр яг үүнтэй жишээ чинь Тарбазавр нулимсыг хийж байгаа. Яг нэрлсэн. Яагаад вэ гэхээр Монголын ард түмэн бас энэ өөрийнхөө үндэсний өв соёлоо тэр эртний тэр олдвруудаа олчих гол ингээд өчнөө хөрөнгө мөнгө зараад хөрхи хэлийн чандаас шүүхтэлсэн байж арай ч үеж нэг Тарбазавр батаараа аваад ирсэн чинь яг энэхүү энэ нэг түүхэн эзэгтэй моментыг ашиглаад нэг бүлэг хулгайч нэг бүлэг авилгаснаар нийлж өгсөж чагаал улсын төсвөөс одоогт үндэслэлгүйгээр өөрөөр хэлбэл татвар төлөгч та бидний төлсөн 5 тэрбум 900 хэдэн сая төгрөгийг ингээд авцсан байгаа байхгүй юу. Тэгээ наана хуулийн мэд харагдах боловч цааталтаа хууль бус ийм ухаа хулгай хийсэн байна гэдгийг та бүхэнд нууц материалуудын төрөлгийн энэ удаагийн дугаараараа хүргэлээ. Монгол улсад минь шударгаас тогтоосоо билээ. Монгол улсын төрөөс энэ муу мухай хүмүүс нь ер нь зайлаасаа билээ.